Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв үзүүлж байна. Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв нь тэртээ 1967 оноос үндэс суурин тавигдсан манай улсын ууган бөгөөд томоохон эрүүл мэндийн байгууллага билээ. Өдгөө 50 орчим жилийн турш ажиллаж ирэхдээ байгууллагын нэр хаяг харьяалал нь хэд хэдэн удаа солигдож байсан ч гал голомт, удам угсаа, уламжлалт, залгамж холбоон тасраагүй улам бүр бэхжин боловсронгуй болж тус байгууллагын статус бүтэц зохион байгуулалт нь өргөжин дээшилсээр ирсэн төрийн үйлчилгээний байгууллага юм. Манай байгууллага нь 1967 онд байгуулагдсан. Анх байгууллагатаа мэргэжлийн сургалтын хүчнээс урьдчилан сэргийлэлт спонсор нэртэйгээр байгуулагдсан. Одоогоор 2015 онд байгууллага маань өргөжөөд агентлагийн хэмжээнд төвшөнд очиод явж байгаа. Манай хамт олонны хөдөлмөрийн сайдын 2015 оны 8 дугаар сарын 13-ны А155 дугаар тоод тушаалаар бүтэц бүрэлдэхүүний хувьд шинжлэгдэн 4 газар 5 хилдэс 1 эмнэлэгтэйгээр батлагдсан үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд тамгын газар, судалгаа хөгжлийн газар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн газар, хөдөлмөрийн нөхцөл судлалын газар, мэргэжлээ шалтгааллах өвчин судлалын эмнэлэг. Бид үндэсний хэмжээнд судалгаанд суурилж үйл ажиллагаа явуулдаг төр үйлчилгээний байгууллага боллоо. Хөдөлмөрийн сайдын 155 тоод тушаалаар шинэ бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Судалгаа хөгжлийн газар. Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн судалгаа хөгжлийн газар нь байгууллагын стратеги үйл ажиллагааны зорилтыг тодорхойлох хөтөлбөр, төсөл боловсруулах, байгууллагын эрхэм зорилгод нийцсэн суурь судалгаа хийж, мэдээллийн ажлыг зохион байгуулах, хөдөлмөрийн эрүүл мэндийг хөгжүүлэх чиглэлээр гадаад болон дотоодын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, гэрээ хэлэлцээр санамж жиг байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үйл ажиллагааг дэмжих, үний нөөцийг чадварчуулахад чиглэсэн үр ашигтай сургалтын бодлого төлөвлөн хэрэгжүүлж ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн газар. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн газар нь хөдөлмөр эрхлэгчдийн ажиллах орчныг аюулгүй байлгах, хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар зөвлөгөө өгөн аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж, хөдөлмөр эрхлэгч таны эрүүл болоод аюулгүй байдалд анхааран ажиллаж, урьдчилан сэргийлэн ажиллаж байна. За манай Сургууль Монгол PC үйлдвэрлэлд эзэдлэл бол үйлдвэртэй үйлдвэрлэг. Энэ утгаараа бид нэр өдөр тутмын гараан болон хүн даацын машин механизмуудыг өргөн ашигладаг. Бид бүх ажилчдын өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч чаддаг. Мөн хөдөлмөрийн яамны харьяа, хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвтэй хамтран ажлын нөхцөлийн үнэлгээг хийлгэж, ажилчдынхаа аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, мөн ажиллах нөхцөлийг сайжруулах тал дээр хамтран ажиллаж, сургалт зөвлөгөөг авч ажиллаж байна. Хөдөлмөрийн нөхцөл судлалын газар. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгж байгууллага болон ажил олгогчдын хүсэлтээр таны ажлын байранд хэмжилт судалгаа хийж, эрүүл аюулгүй ажлын байр орчинг бүрдүүлэх, түүний үйл ажиллагааг дэмжиж, үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлсийн нөлөөнөөс таныг хамгаалж, урьдчилан сэргийлж, мэдээлэлээр ханган аюулгүй ажиллагаа стандартыг мөрдөж ажиллах талаар заавар зөвлөгөө өгч, санал зөвлөмж гарган ажиллаж байна. За 2008 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль батлагдсантай холбоотой тус төвийн дэргэд хөдөлмөр нөхцөл судлалын алба байгуулагдсан. За 2016 оноос хөдөлмөр нөхцөл судлалын албаа нь өргөжин хөдөлмөр нөхцөл судлалын газар болон өргөжөж байна. За энэ газар маань өнөөдөр хөдөлмөрийн эрүүл ахуйч, хөдөлмөр нөхцөлийн мэргэжилтэн гэдэг нийт 14 хүн ажиллаж байна. За бид өнөөдөр Монгол улсын нутаг дэвсгэрээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх,
За мөн түүний дагуу одоо зөвлөмж өгөх холбогдох мэрэгжилтэн одоо ажилтнуудыг мэрэгжил арга зүгээр одоо хангах эмчиг бүрэгдэхээр ажиллаж байна. За энэ хугацаанд бид нар 190 аж ахуйн нэгж байгууллагын 3500 гаруй ажлын байранд одоо үнэлгээ хийсэн байдаг. За энэ үнэлгээгээр бид нар тухайн аж ахуйн нэгж байгууллагын 4000 гаруй одоо аюулгүй ажиллагааны эрсдлийг илрүүлж 16000 одоо эрүүл ахуйн хэмжилтийг хийж 5000 гаруй одоо зөвлөмжийг өгсөн байдаг юм аа. За энэ зөвлөмжийг өгснөөрөө бид нар өнөөдөр аж ахуйн нэгж байгууллага дээрх аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн шаардлага сайжран өнөөдөр үйлдвэрийн ослон мэргэжил судлах хөгжнөөс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Мэргэжлээс шалтгааллах өвчин судлалын эмнэлэг. Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлэг нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгж байгууллагуудад ажиллаж байгаа хөдөлмөр эрхлэгч таны эрүүл мэндэд урьдчилан сэргийлэх үйлчлэг хийж, онш тавин мэргэжлээс шалтгаалсан өвчний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, мэргэжлээс шалтгаалan хөдөлмөрийн чадвараа алдсан өвчтнүүдийг эмчлэн, нөхөн сэргээж совилох замаар хөдөлмөрлөх чадварыг нь сэргээж, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд групп тогтоох гэсэн үндсэн чиглэлийг барин ажиллаж байна. Манай байгууллага нь хөдөлмөрийн эрүүл мэндийн судлалын төвийн харьяа, мэргэжлээс шалтгааллах өвчин судлалын эмнэлэг, үйл ажиллагааны үндсэн чиглэл нь мэргэжлээс шалтгааллах өвчин хувцс хувдлагыг судлах, оночлох, эрт илрүүлэх, эмчлэх, совилох, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх, эмнэлэг хөдөлмөрийн магадлал хийх, хөдөлмөр зохицуулалт хийх, мэргэжлээс шалтгааллах өвчний тархалт, шалтгаан, эрсдэл хүчин зүйлийг судлах, хугацаат болон урьдчилан сэргийлэх үйлчлэгийг цаг тухайд тогтмол явуулах, холбогдох байгууллага, мэргэжилтүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Энд группээс сонгох гэж ирсэн. Тэгээ групп 87 онд гараад одоо 28 жил болж байгаа. Тэгээ энэ чингээ хэлгээд ингээд одоо группээс сонгох явах гэж байна. 8 хүний гар үсэг байгаа тэрийг сайн шалгаад аваарай. Од гарав. Удаан жил ажилласан болоод тийм удаан нөхцөлд хүнд өгөө тогтоо нөхцөлд ажиллаж байсан. Манай төв нь Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгж байгууллагууд тэр дундаа хөдөлмөрийн хиймс нөхцөлд ажиллаж байгаа ажилтны эрүүл мэндийг хамгаалах, тэдгээр ажилтны эрүүл мэндийн тухайн ажлын байранд тэнцэх хэсэг талаар нарийн мэргэжлийн үзлэх шинжилгээнд хамруулж хөдөлмөрийн хиймс нөхцлөөс үүдэлтэй мэргэжлээс шалтгаалсан өвчин онцлогдсон ажилтныг хяналтанд авч эмчилгээ сувилгаанд хамруулж цаашид хэвийн ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангахын төлөө бид бүхэн ажиллаж байна. Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв нь орчин үеийн дэвшилт технологиг нэвтрүүлж, чадварлаг боловсон хүчнээр хүрээгээ тэлж, олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор олгож, хөдөлмөр эрхлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйг сайжруулан, мэргэжлээс шалтгааллах өвчнийг бууруулах зорилго тавин ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж хөдөлмөрчин ард түмэн та бүхэндээ хэлэхэд манай байгууллагатай хамтран ажиллаж, эрүүл аюулгүй орчин, эрсдэлгүй ажлын байрыг бий болгохын төлөө манай байгууллагатай хамтран ажиллахыг та бүхэндээ уриалж байна. Эрсдэлгүй ажлын байр, эрүүл ажилтны төлөө хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв.